Ташчуулын хийдийн Майдэр урхны авшиг зүгээр хоёрыг 2005 оноос эхлэн тасралтгүй одоо жил бүр зохион байгуулалт Эрхэм мөндөд үзэгчтэй зүүн хөрөө Ташчуулын хийдийн Майдэр урхны авшиг түгээх баяр зориулсан сар шинийн баяр зориулсан аймаг зэргийн зултай өчид 256 бүхий барилдааны 7-гийн даваа эхэллээ. Бүхий барилдааны 7-гийн даваанд аймгийн арсан Бэгцэрэн аймгийн зан даваа саран гамалсан аймгийн арсан Уганбаяр аймгийн зан Түмэн Дэмбэрэл нар тонож өрөлтөөр боллоо. За 2 аймгийн арсан 2 аймгийн зан цолтой бүх өнөөдрийн барилдаанд их шөвгийн дөрвчл гарч үлдлээ. Сагаан сарын барилдаан сар шинийн баяр зориулсан барилдаан бол их чансаатай барилдаан байдаг. Энэ чансаатай барилдаанд 2 аймгийн зан цолтой бүх үнэхээр бас сайн барилдаж сайн байгаагаа харуулж өнөөдрийн барилдаан шөвгийн дөрвчл гарч үлдээ барилдах гэж байна. За уран бөхөөс аймгийн арсан Бэгцэрэн аймгийн зан даваа сүрэнг амлан авч сар шинийн баяр зориулсан аймаг зэргийн зултай бүхий барилдааныг бол зүүн хөрөө Ташчуулын хийд Монголын үндэсний бүхий холбоотой 2005 оноос хойш хамтарч зохион байгуулж байгаа энэ барилдаан уламжлуулсан барилдаан. За энэ дөрвөн аймгийн цолны одоо алинч 2005 оноос хойш нийтдээ 13 дахь жилдээ энэ барилдаан зохиогдож байна. За тунсан 2 бүхий барилдаан бол одоо үзүүштэй сонирхолтой барилдаан болох нь тодорхой. Уганбаяр арсан бол бэртэ Монгол үндэсний бүхий барилдаанаас гадна Power Lifting спортоор олон улсын хэмжээний мастер цолтой ийм бөхөө. Булган аймгийн Орхон Сүмрээд Ух аймгийн зан Түмэн Дэмбэрэл явд одоо сайхан л барилдаж байгаа аймгийн зан Монгол улсын зан Баасан дөржийн өдөртдөг Булган дэвжийн дээр бэлтгэл сургуультай иж барилддаг. Аймгийн арсан Одон Граваа гэж одоо арслангийн удмын бөхөө. Магадгүй Монголын ард түмэн одоо Булган аймгийн Орхон Сумаас одоо энд барилдаж байгаа аймгийн зан Түмэн Дэмбэрэл аймгийн чинь Сумьяват гэж одоо 2 бөхс үйл үед сайн барилдаж байна. 1980-ад оны үед Булган аймгийн Орхон Сум Мариа төхөнчлөө төрөлдөөнөө олон улсын хэмжээний мастер Монгол улсын ярцаг Жамцын бор болос сайн барилдаж байсан бүх. Ер нь 1980-ад оны үед одоо улсын баяр төрүүлэх хүүхийн тааварт нэр нь орж явсан бөхөө. 1983-84 онуудын улсын баяр наадамд 2 удаа зургаад авсан. Өнөөдрийн барилдаанд бол 10 гаруй аймгийн одоо хурц чимэгтэй арсан гол магнайлж барилдсан. Аймгийн зан Түмэн Дэмбэрэл 2016 онд хүрээ цанд ан шиг наадмын 256 бүхий барилдаанд бас сайн барилдаж улсын арсан буруу давагтай үзүүр төрөндүүлж үзүүрлж байсан. Төв аймгийн Баян Дунс Мөрөд аймгийн арсан Уганбаяр бол 2016 онд Төв аймгийн баяр наадам төрүүлсэн аймгийн арсан цолыг өртсөн. Бэртэ авчтай сайн барилдаж байгаа бөхтөө Дүнжин гарав дэвчэнээс л одоо улсын цол авахчдын тааварт зүй ёсоор нэр нь орж барслан 72 бүх аймгийн зан 28 аймгийн харцаг 44 аймгийн начин 91 сумын цолтой өндөр чансаатай шилдэг 21 сумын зан нийт 256 бүх барилдсан. Энэхүү уламжлалт барилдаан 2005 оны цагаан сарын өмнөхөн зохион байгуулагдаж 256 бүх барилдаснаас Говьалтай аймгийн Чандман сум харьяа одоогийн улсын гэрд Ганбаатар аймгийн арсан цолтой төрүүлж улсын начин тогтох 2 аймгийн арсан цолтой батлан үзүүрлэж байсан. Үндсэндээ анхны барилдаан бол Талтайчуудын хулсан. Дараа жилийнх нь үе 2006 оны сар шинийн баяр зориулсан Майдэр урхны авшиг түгээх 256 бүх барилдаснаас одоогийн улсын гэрд жаргал сайхан аймгийн арсан цолтой батлан төрүүлж Арслан зан 2 барилдаанд дулгуухан өрсөн барьсуул азалдсан байдалтай барилдаа үргэлжилсээр байна. Үзүүр өхөр тодорсон. Дараа жил нь 2007 онд жаргал сайхан дахин төрүүлж Сэлэнгэ аймгийн Сан сумын харьяа аймгийн арсан Бачиргалын зол баяр зөрлөж байсан. За
аймгийн орсон бэгсрэн аймгийн зан даваасрын хоёрын барилдаан барьсан дөрөв гол байна. Өмнөг аймгийн Намгонсон Мариат аймгийн арсан суврын идэр сүрэн дөрүүдж өмнөх 2 жилийн одоо дараалсан дөрөв аваад байсан. Улсын гард жаргал сайхан аймгийн алсан цолтой байхдаа үзүүрсэн. За тэгээ 2009 онд одоогийн улсын харьцаага Бямбажоо цэргийн хурцарсан цолтой аймгийн орсон Ууганбаяр аймгийн зан Төмөн Дэмбэрэл хоёрын барилдаан барьсан дөрөв гол байна. Нэг барилцаад авах юм бол бас хурдан аясшиж магадгүй. 10 онд бол одоогийн авраг Санжаадамд мөн цэргийн хурцарсан цолтой байхдаа дөрөвдөж өмнөх жилийн дөрөв бүх цэргийн хурцарсан Бямбажоо үзүүрсэн. За тэр жил Санжаадамд Майдэр урхны авшиг түгээх баярт төрүүлээд тэр жилийнхээ битүүний барилдаанд бас цэргийн алсан цолтой байхдаа дөрөвдөж өвөрмөс содон ажилтгийг анх удаа аймгийн зан Төмөн Дэмбэрэл элэг үсний барьсан дүрлээ. Улс аймгийн барилдаанд цолтой өвхийн барилдаанд төрүүлсэн анхны өөх болсон байдаг. За 2011 оны авшиг түгээх хоёрын барилдаанд мөн 256 бүх барилдаанаас одоогийн улсын арсан бүрэн төгс аймгийн алсан цолтой байхдаа дөрөвдөж хоёр төрүүлж нэг үзүүрлээд байсан улсын гард жаргал сайхан аймгийн алсан цолтойдоо хоёр дахь удаагаар үзүүрлсэн. За 2012 онд аймгийн арсан Балжин нэмийн Сумын жолоон дөрүүлж одоогийн улсын арслан Бүрүү давг аймгийн хурц чимэгтэй арсан байхдаа үзүүрлсэн. За 2013 онд одоогийн улсын өсгөдөр начин зарим тогтох аймгийн арсан цолтой дөрүүлж улсын начин Баатар цол аймгийн арсан цолтой байхдаа үзүүрлсэн. За 2014 онд бол улсын өсгөдөр начин Батчулуун аймгийн хурц арсан цолтой дөрүүлж өмнөх жилийн дөрөв бүх Сумын жолоон үзүүрлсэн. 15 онд аймгийн хурц арсан Мөнгөнбаатар дөрүүлж улсын начин Дагнадоржин Ганзөрөг аймгийн арсан цолтой байхдаа үзүүрлсэн бол 16 онд Мөнгөнбаатар хоёр дахь удаагаар дөрүүлж одоогийн улсын харьцаг Бадарч үзүүрлсэн. За өнгөрөх 2017 онд аймгийн хурц бодронгүй арсан Золбоо дөрүүлж аймгийн хурц арсан Мөнгөнбаатар үзүүрлээд байгаа. Тэгээд барилдаанд бол хамгийн өндөр хэмжээнд тоног зөвлөж байгаа аймгийн арсан Ууганбаяр аймгийн зан Төмөн Дэмбэрэл хоёрын барилдаан Синжигний барьсан дүрсэндээ жаргал сайхан аймгийн арсан энэ Синжигний барилцтай барилдаа өргөжилж байна. хоёр удаа үзүүрлсэн. За сар шинийн баярсруулсан аймаг зэргийн золтой өгчүүдийн барилдаанд төрүүлсэн бөхчүүд бол дандаа л 90 цолон их уулдаг. За улсын цол авж хэмжээг өгөнөд одоо Урс арслан Мөнгөнбаатар л байх шиг байна. Мөнгөнбаатар арслан гэвэл 2015-16 онод 2 жил дараалан төрүүлж байсан сар шинийн баярсруулсан аймаг зэргийн золтой өгчүүдийн барилдаанд Мөнгөнбаатарын хувьд сар шинийн баярсруулсан улс аймгийн алдар золтой өгчүүдийн барилдаанд бас 2011 онд одоо төрүүлж байсан юм бөхөө. Цагаан сарын барилдаанд одоо бас содон амжилт үзүүлсэн бас өгчүүд бас байдаг. Ширбазрын жаргал сайхан гард аймаг зэргийн золтой өгчүүдийн барилдаанд 2006-7 онод одоо 2 жил дараалан үзүүр төрөнд үлдсэн 2000 төрүүлсэн. За 2008 онд өмнө аймгийн арсан Итэр сүрэнтэй бас үзүүр төрөнд үлдэж үзүүрлж байсан. За 2007 онд бол Сэлэнг аймгийн Сансан Мариат Бүхэн самжууд барилдааны олон улсын хэмжээний мастер аймгийн арсан Бачиргалын Золвыг агсан энэ барилдаанд одоо үзүүрлж байсан. Тухайн үедээ шуугуулж ус гайхалтай сайхан барилддаг арсан байсан. өндөр магадлалтай сайн чөлөөлж байгаа юм аймгийн цолтнууд. За тухайн жилийн одоо сар шинийн барилдаанд барилдсан бөхөл наадмаар цолоондаг ахиулдаг гэж ярьдаг. Аймгийн арсан Ууганбаяр аймгийн зан Төмөн Дэмбэрэл хоёрын барилдаан барьсадарлаа. Өмтэй байгаа хүн бол тэр жилдээ тэр чигээрээ л одоо байдаг. Битүүний барилдаанд мөн цахиур хагалах бүхийн шагнал улсын цолонд ойрхон бүхийн шагнал ирээдүйн авраг бүхийн шагнал гэдэг нь аймаг зэргийн цолнуудын сайн барилдсан бүхэд олгодог шагнал дэж байдаг. Энэ өвчээрээ бас битүүнийхээ барилдаанд хонайн дөрв бол бас цахиур хагалаад гараад ирэхийг бол байх газаргүй. Сар шинийн баярсруулсан аймаг зэргийн золтой өгчүүдийн барилдаан 2005 оноос хойш идэвгүй 13 дахь жилдээ зохиогдож байна. Хамгийн анхны барилдаан төрүүлсэн бөхөл одоо улсын гарит цолон дөрсөн Нэмдэр Жинганбаатар үзүүрүүлсэн бүх улсын чинь Шавд хуугийн тогт хоёр улсын чинь цолон дөрсөн.
За 2006-7 онод улсын гарч Ширбасрын жаргал сайхан төрүүлсэн улсын зам мөнгө сайхны өсөх хоёр аймгийн арсан цол хоёр гиснээр үзүүлж байсан. 2008 онд Өмнөд аймгийн арсан Итэр сүрэн төрүүлж улсын жаргал сайхан үзүүлсэн. За 2009 онд одоогийн улсын ярцаг Бямбичв улсын арга мөнгө батнаар үзүүр төрөндөлдөж Бямбичв төрүүлж мөнгө батн үзүүлж байсан. 2010 онд Монгол улсын Эзэнгийн Санжаадан 2 өдөр дараалан 256 бүхий барилдаанд дараалан төрүүлж одоо нэгэн бас давтагдчихгүй содон амжилтын эзэн болсон. 2011 онд улсын арсан бүрэн төгс төрүүлж Догийн улсын гард Ширбасрын жаргал сайхан аймгийн арсан цолтой одоо үзүүлсэн. 2012 онд Говьлтай аймгийн Тонкос морит улсын чин Суманчлон төрүүлж аймгийн арслан одоогийн улсын арсан Пүрв давг үзүүлж байсан. 2013 онд улсын өсгөдөр нөчин Ловсон дөршийн Цэрэн догтох төрүүлж Баян Элэг аймгийн Болгон сумын бүх улсын чин Батчулууны Баатар цол үзүүлсэн. 14 онд Төв аймгийн Баян дэлгэрсэн Мариад өх тухайн үеийн аймгийн урт сарсан. За давхад талд чавираа дардна гарсанда асан шуудганы версэн дөрсөн. За өргөд түрээд мхэн гүцээлээ. За бүхэн аймгийн отгонсон Мариат хаан даатгал компани Баян дэвчээний бүх аймгийн арсан Бэгд сүрэн аймгийн зан Даваасрангэр долоо довж 17 дугаар жарны Шороо нохоо жилийн сарчны баярсруулсан Майтер бурхны авшиг түгээх баярсруулсан өчид 256 бүхийн барилдаанд үзүр төр булаалтахаар шалгарчултлаа. Төмөн дэмбэр саяны хутгаад туудлаа. Ахиад ч сутгаа ирэхийг байхгүй дээ. За бэрдэж өргөлөө. Мушиглаа түрээд хөөсөн. Арахгүй барьцаараагтад хоёр талдаа маш гэж түрээд давтаа. Төв аймгийн Баян чандмалсан Мариат дүнжин гар бүхэн дэвчээ сүлдвийн дэврэ спортороо бэлэг насан банкун санхүүгийн байгууллагын бүх аймгийн арас Эрдэнэвлэгийн ууган баяр аймгийн зан Төмөн дэмбэр дээр долоо давлаа. Хөчөд 256 бүхийн барилдаанд үзүүр төр булаалтахаар шалгарчултлаа. За өнөөдрийн барилдаанд 2 их вертаа арсан үзүүр төрөнд үлдлээд Бэгд сүрэн ууган баяр нар За зүүн бүрэн удалын судууд баримт дээр